Харьцааг хэрэглэх өөр нэг хувилбарыг үздэцгээе. Энэ удаад алимны тооны харьцааны тухай үздэцгээе. Алимны тоог жүржийн тоонд харьцуулахын оронд алимны тоог нийт жимсний тоонд харьцуулъя. Энд байгаа нийт жимсний тоонд. Бичлэгийг төр зогсоож байгаад энэ харьцааг бодоод үзээрэй. Бидэнд нийт хэдэн алим байна вэ? Бидэнд 2, 4, 6, 8 алим байна. Бидэнд 8 алим байгаа. Нийт хэдэн жимс байгаа вэ? Бидэнд 8 алим мөн 3, 6, 9, 12 жүрж байна. Тэгэхээр нийт жимсний тоо бол 8 дээр нэмэх нь 12 буюу нийт 20 ширхэг жимс байна. Тэгвэл энэ харьцаа 8-ыг харьцах нь 20 байна. Энэ харьцааг илүү хураангуй хэлбэрээр илэрхийлье гэвэл эдгээр тоонуудыг 4-т хувааж болно. 4 бол эдгээр тоонуудын хамгийн их ерөнхий хуваагч юм. Тэгэхээр энэ нь манай олох харьцаатай тэнцүү. 8-ыг 4-т хуваавал 2, 20-ыг 4-т хуваавал 5, ингээд 2-ыг харьцах нь 5. Үнийг ойлгож байна уу? Хэрвээ бид энд байгаа жимснүүдээ 4 хэсэгт хуваавал, хэрвээ бид 4 хэсэгт хуваавал 1 хэсэг, 2 хэсэг, 3 хэсэг, 4 хэсэг болж байна. Энэ бол эдгээрийг хувааж болох хамгийн их тоо юм. Ингэснээр алим юм уу жүржээ дундуур нь зүсэх шаардлагагүйгээр хувааж байна. Хэсэг бүрт байгаа 5 жимсний 2 нь алим байгаа нь харагдчихэв. 5 хэсэг жимс тус бүрт нь 2 алим байна. Үнэн дээр харьцааг илэрхийлэх илүү сайн нэг арга бол харьцааг илэрхийлэхдээ энгийн бутархай тэмдэглэгээ ашиглах юм. Тэгэхээр бид 2-ыг харьцах нь 5 гэсэн харьцааг 5-ны 2 гэж энгийн бутархайгаар илэрхийлж болно. Гэхдээ бид ингэж бичихдээ энэ нь яг юуг илэрхийлж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бидэнд жимсний яг ямар хэсэг нь алин болохыг илэрхийлж байна. Тэгэхээр бид жимсний 5-ны 2 нь алим гэж хэлж болох юм. Хуваарьт байгаа нь жимсний тоо, хүртүр нь алимны тоо. Илүү энгийнээр бол жимсний 5-ны 2 нь алим байна. Дахин хэлэхэд энэ бол харьцааг харуулах өөр нэг арга юм. Алимны тоог жимсний тоонд харьцуулсан харьцаа нь 2-ыг харьцах нь 5 байна. Бид харьцааг тодорхойлогдох 2 цэг тавих, эсвэл шууд үгээр бичдэг байсан 2 ба 5 гэсэн харьцаатай гэж. Өөрөөр хэлбэл 5-ны 2 гэсэн энгийн бутархайг бид заримдаа 2-ыг харьцах нь 5 гэж уншиж болно. Энэ нөхцөлд чи ч мөн тэгж уншиж болно. Энэ өгүүлбэр дээр бас дээрх шиг бүх жимсний 5-ны 2 нь алин байна гэж уншиж болно.